За сайн байцгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэндийг хүргэе. Астра Золан байна. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмрөө 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эхлэх жил 8 сарын хугацаанд үргэлжлэх нэлээд чухал энерги мэдээллийн хадлах тодорхой мэдээллийг хүлээн авах гэж байгаамаа. За тэгэхээр энэ өдөр юу болох гэж байна вэ гэхээр сарны маань өмнөд хойд зангилаанууд ордоо солино. Энэ ордоо сольж байгаа нь бидрийг ирээдүйн жил 8 сарын хугацаанд ийм тийм юм сурах ёстой шүү гэдэг тэр энерги биднэрт хэлж өгж байгаа гэсэн үг. За тэгэхээр эхлээд би сарны зангилаа гэж юу болохыгоо тайлбарлаад өгье. Ингээд сарны маань тойрог зам гэж байгаа. Тэгээд нарны маань харагдах тойрог зам гэж байгаа. Энэ хоёр замын огтолцож байгаа математикийн тооцооллын хоёр цэгийг сарны өмнөд хойд цэгүүд гэж нэрлэнэ. Энэ хоёр цэгүүд нь ингээд яг өөдөөсөө эсрэгцлийн байралтай байдаг байгаа. Ойлгомжтой байгааз. Тэгэд энэ хоёр эсрэг талд нэг шулууны хоёр эсрэг тал байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэд хоёр эсрэг тал нь яаж яана вэ гэхээр ордоо сольж байгаа. Өмнө нь ингээд охин болон загасны ордод байсан бол 7 сарын 27-наас эхлээд арслан болон хумхын орд руу шилжиж орно. Тэгэнгუутээ эдэн чинь бидний амьдралд маш өөр энерги, шинэ энерги, бидний шинэ юмыг сураарай гэдэг юм даалгаврыг өгж байгаа гэж бараг цөмөр шууд ойлгож болж байгаамаа. Ойлгомжтой байгааз. За тэгэнгуутээ ямар даалгавар өгж байгаа ингэж ойлгохоос өмнө цөмөрөө бид нар тэгвэл өмнө нь яг юу мэдэрсэн байсан болоо охины орд болон загасны ордод байрлаж хахад цөмөрөө юу сурсан байх ёстой байсан болоо гэдэг цөмөрөө ингэ ухраад сонирхоод үзье. Тэгээд түүнээс гадна сарны өмнөд хойд зангилаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр сарны өмнөд зангилаа гэдэг нь би бас тайлбарлаж өгье. Тэгээд дараа нь хойд зангилаа гэдэг нь тайлбарлаж өгье. Сарны өмнөд зангилаа гэдэг тэр төв маань болохоор тэр төвд байгаа энергиуд тэр ордууд гэсэн үг байхгүй юу? Бид нарт ордуудаас гадна тэнгэрийн зураг дээр гэрүүд гэж байгаа шүү дээ. Бас тэр гэрүүдийн нөлөөлөл орж ирдэг. Тэгэхээр хаана тэр өмнөд зангилаа маань оршин тэр зүйл нь бидний амьдралд айгуу тийм дотн таньдаг айгуу тийм хийхэд төвөггүй эвтэйхэн санагддаг тийм мэдрэмжүүд байдаг байхгүй бидний таньдаг байдаг зүйлүүд гэсэн үг. Тэгэнгუут чинь тэр биднэрт юу байсан юм бэ гэхээр тухайн үед чинь сарны өмнөд зангилаа чинь охины ордод байсан байхгүй. Тэр чинь биднэрт танил байсан зүйл гэсэн. Юмыг нягталдаг, бид нэр шалгадаг, байгаа юмыг байранд нь байх ёстой өдөр нь хийждэг, юмыг зэгсэлждэг, маш их анхаарал, хяналт, шүүмж тавьждаг, хилждэг ийм энерги биднэрт байсан. Гэтэл биднийг юу ойлгооч гэсэн гэхээр хойд зангилаа загасны ордод байсан болохоор бидрийг итгэж сур, тавьж сур, уучлж сур, ойлгож сур, бүр бурхан хүртэл байдагт итгэж сур, залбирал хий, манифест хий, бясалгал хий, йог хий гэдгийг биднэрт ингээд сураач гэж хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэнгუут ч энэ энергиэс бид нэр цөмөр сурлаа гэж бодъё тийм үү? За цагийн имийг цагт нь хийж амжаагүй бол итгэе, сайхан болноо. Дараа зөв цаг нь ирэхээр би амжуулчнаа гэд ингээд бидний шаардлага болон итгэл хоёр хамт оршиж байгаа биз бид ингэж хослуулж амьдрах хэрэгтэй байгаа байхгүй юу. За тэд энэ хоёроос сурчлаа гэж бодъё. Тэгсэн чинь бидэд дараагийн шатны мөчлөг ороод ирж байгаа байхгүй юу. Тэр нь арслан болон хумхын ордны энерги бид нар сурах хэрэгтэй гэсэн үг. За гэтэл өмнөд зангилаа чи бидний мэддэг зүйл гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл тэр чинь арслангийн ордны энергитэй холбогдно гэсэн үг. Яагаад тэгэхээр өмнөд хойд зангилааны өмнөд зангилаа нь болохоор арслангийн орд дээр холбогдож орж ирнэ. Харин хойд зангилаа буюу бидний чиглэх ёстой, бидний сурах ёстой энерги болохоор хумхын орд дээр холбогдож орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бид нар яа гэж байгаа гэхээр ингээд өмнөд зангилын арслангийн ордод байна гэдэг чинь бид нар ингэдэг байхгүй юу. Гэхдээ бид нар угаасаа л ингэдэг тийм ээ. Бигээ мэддэг тийм үү. Тэгээд арслангийн орд гэдэг өөрөө арслан ч өөрөө ингээд аюу гой гэрэлтдэг, өөрийнхөө зүрхийг мэддэг, өөрийнхөө жаргалыг олж чаддаг, би гэдгээ харуулж чаддаг. Намайг хараач, би гэрэлтэж байна, би мэднэ, намайг хайрлаж, энэ минийх гэж өөрийгөө ингэж түмэнд харуулж, түмэнд түгээдэг ийм гой ирч хүчтэй, баяр баясгалтай ийм гой энергитэй орд ахгүй юу. За би сайхан талын ярьсан шүү. Тэгэнгუут чинь биднэрт энэ чанар байгаа. Бид нар энэ чанарыг танин тийм ээ. Би гэдэг энергийг. За тэгээд энэ чанарыг таньчлаа гэж бодъё л доо. Энийг яаж таних уу гэж асууж магадгүй. Танихгүй бол яах гэж асууж магадгүй. Хэдийгээр та арслангийн орд биш байсан ч гэсэн яаж өөрийгөө таних уу гэвэл нэгдүгээр би юунд миний зүрх асдаг юм.
Би юунд дуртай юм? Би юунд цэцгэлж дэлгэрдэг юм? Миний амьдралын харж байгаа үнцэг одоо юу надад ирэхээр би баяр баясгалыг олж авдаг юм. Одоо би хийн гэдгийг хүн олох хэрэгтэй байдаг байхгүй. Авьяасаа нээх хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол арслангийн орныхоо энерги одоо мөн чанараа ойлгоод сурцсан гэж ойлгоно. За тэгвэл цөмөрөө сурчлаа гэж бодъё. Тэгтэл ирээдүйн жил 8 сарын турш цөмөрөө намайг хараач, би чадна, би мэднэ гэж юусоо цээжээ дэлдэж одоо гэрлээ ингэж шууд би гэж харуулж болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Энэ хүчлэг бидэнд тэгж хэлж байгаа. Яа дөө гэхээр сарны маань хойд зангила хумхын орд төр байгаа. Энэ нь юу гэж байна вэ гэхээр уучлаарай та ганцаараа биш. Та түмэн олны нэг. Та нар бүгдээрээ хамтдаа байх ёстой. Бити амиа бодоо бити ганцаараа гэдэг чи хамтаараа байх ёстой. Ялангуяа хамт нийгэмлэгээрээ групп хамт олноороо тийм үү бүр ингээ бүлээрээ байх ёстой шүү гэдгийг биднэрт одоо сураач хамтаараа байж сураач гэдгийг хэлж байгаа ийм цаг үе ирсэн байгаа гэсэн үг. Ийм хүчлэг ирж гисэн байгаа байхгүй юу? Ойлгомжтой байгааз. Тэгэхээр яг уу за би өөрийн гэсэн гэрэлтэй байж болно. Та ч гэсэн өөрийн гэсэн гэрэлтэй. Хоёулаа гэрлээ бие биендээ хамтдаа түгээгээд хамтдаа урагшаа чиглэж алхах ёстой гэсэн үг. За би та удахгүй тайлбарлана нэг. За ингээд ойлгомжтой байгааз бид нар өөртөө байдаг зан чанарыг одоо арслангийн орны зан чанарыг аваад урагшаага олон нийттэйгээ хамт алхах ёстой. Дангаараа бие гэж өөрийгөө харуулах маш болохгүй цаг хугацаа гэж хэлэх гээд байгаа юм аа. За тийм гол одоо хүмүүс гайхах шүү дээ. Одоо яагаад болохгүй гэж байгаа юм болно шүү дээ гэд. Мэдээж та болно. Сонголт угаасаа таны гарт та хүссэн бүхнийг хийж болно. Гэхдээ 6 сонирхдаг, 6 мэддэг одоо сонирхдаг хүмүүс яхаа бол бас тэгээд бас хоёр талаас нь жоохон бодоод үзвэл бас зүгээр юм болов. За тэгээд цаашаа явъя манайхаа. За эхлээд ингээ би сарныхаа зангилааг тайлбарлаж өгсөн, өмнөд хойдоо тайлбарлаж өгсөн, арслан хумхын ордуудаа хэлээд өгсөн тий. За тийм гут ийм юм гарч ирнэ. Одоо энэ яг ингээд нэг том зургаар нарах юм бол би гэдэг одоо ухамсараас бид гэдэг ухамсар руу орох гэж байгаа байхгүй юу. За юу гэсэн үг гэхээр нэгдүгürt одоо би гэдгээ алдаж болохгүй. Яагаад вэ гэхээр би өөрийгөө алдчих юм бол одоо би сохроор бусдыг дагна гэсэн үг байхгүй юу. Гэтэл энэ хоёр зангилаа чинь хүүе чи заавал дундын барих хэрэгтэй шүү. Айл нэг тал руу чи хитрхи хэлбэж болохгүй шүү. Тэгэх юм бол чиний амьдралд гарц учрыг шүү гэд бид нар хэлчихэж байгаа байхгүй юу. Бараг шулуухандаа л. За тэгвэл одоо бодъё л доо сохроор бусдыг даахгүй гэдэг чи юу гэж байгаа үг юм бэ? Өөрийгөө алдахгүй би ухамсарт бэжэж бид рүүгээ орно штэ гэдгийг цөмөр одоо би аймаггүй ингээнээр тайлбарлаад байгаа. За ингэ гэж одоо за соолгоно ингээд 5 найзтайгаа ингээд өнөөдөр уулзлаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь миний 5 найзууд тавуулаа одоо ууланд далхахдаг тийм үү. Тэгээд тэд нар бүгдээр ингээд яг уулын хувцастай явж исэн. Тэгин гутаа намайг ингээд аваа явахыг хүслээ гэж бодъё. Тэгээд намайг ингээд хүүе хонгороо хамтдаа цөмөрөө ингээд ууланд явъя. Одоо шөнийн одод айгүй гой харагддаг. Ялангуяа уулан дээр маш үзэсгэлэнтэй байдаг гэх тийм гот би ингээд бодох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ шууд явчих юм бол би шууд сохроор дагаа явчихна. Би гэдэг ухамсар байхгүй болчих байгаа байхгүй юу. Гэтэл би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээр би бодох ёстой. Би өөрийгөө эхлээд ойлгох ёстой байгаа байхгүй. За би нэгдүгээр тийм билээ. За би өнөөдөр уулын гутал өмссөн байгаа юу үгүй илүү гэж бодно штэ. Тэгмүүд би сохроор олныгаа даахгүй байгааз эхлээд би өөрөө өөртөө хамт байгаа зү. Хоёрдугаарт би өөрөөсөө асууж штэ. Би тэгвэл за уулын гуталгүй өшөө дээрс нь би уулын хувцсгүй. За өшөө орой олцсон байна. Би хоол идлөө яалаа. Надад тэнхээ байгаа билүү гэж би бодох ёстой байхгүй юу. Эн чинь биегээ алдахгүйгээр бусдаа хамт алхаж чадж байна гэдгийг одоо ойлгуулж байгаа гэсэн үг. Айгу энгийн ойлгомжтой тайлбарсан байх гэж бодож байна те. Биегээ алдаж болохгүй шүү. Манайха сохроор битээ бусдаагаа дагаарай гэж байгаа байхгүй юу. Би гэдэг чинь арслангийн ордны энерги тийм үү? Арслангийн ордыгоо цөмөр өөрөө ингээд авцсан байгаа. Тэдрийг алдаж болохгүй гэсэн үг байхгүй юу. Бид нэр арслангийн ордны энерги алдаад тгий найзуудаа тгий хамт олон минь тгий одоо өөр ямар нийгэмлэгүүд ингээд дагаа явчих юм бол энэ хоёр баланс чинь алдагдаад бид нар асуудалд орох магадлал маш ихтэй болно гэсэн үг. Одоо энэ хүчлэг бид нар ингэж хэлж байгаа байхгүй юу? За ингээд биегээс бид рүү шилжиж байгаа. Хоёрдугаар болохоор эн чинь бас ингээд бидний харилцаанд маш ихээр нөлөөлнө. Одоо харилцаанд чинь ингээд хоёр хүн байгаад байгаа биз? Гэтэл эн чинь биегээс бид рүү шилжгээд байгаа биз? Тэгэхээр яах вэ гэхээр за одоо би ингээд хосын харилцаатай тий одоо бид нар ингээд бүгдээр ингээд найзлуутай эсвэл хань ижилтэй байлаа гэж бодъё. За тийм гут цөмөрө бидний дундын ирээдүйн зорилго юу билээ? Ярилцах хэрэгтэй.
Бидний дунд үнц нь юу байгаа бэлээ? Ярилцах хэрэгтэй. Чи би биэндээ бус одоо тэгээ хүсэж байгаа орон зайг өгч чадж гин үү? Ярилцах хэрэгтэй. Дандаа юмыг хамтаараа ярилцаж хамтын эрх ашигын төлөө бид нар энэ харилцаагаа үргэлжлүүлээд энэ амьдралаа үргэлжлүүлэх юм бол энэ жил 8 сарын хугацаанд бид нар маш амжилттай амьдрах бүрэн боломжтой. Тэгхгүйгээр зөвхөн миний эрх ашигын төлөө би л энэ гэрийг авч явж байгаа. Эсвэл би л одоо тэгээ зөвхөн хоолоо хийдэг гэд ганцхан бигээд ах юм бол хамтын амьдралын хамтын харилцааны гэдэг энэ хумхын ордны ирээдүйн эрчим байна. Биднийг чи яагаад чадахгүй байгаа дээ? За би чамаас сургаад өгье гэд нэг карма ороод ирэх бүрэн боломжтой байгаа байхгүй юу? Ойлгомжтой байгаа сте. За ингээ харилцаан дээр юм байсан, би дээр юм байсан. За тэгвэл бидний ажил, бизнес дээр яах юм бэ гэх тээ. За хамт олноор ажилладаг бизнесүүд мэдээж айгүй гой урагшлах боломж угаасаа зам нээлттэй хамт олон группээрээ өшөө дээрээс нь нөгөө олон охин компанитай тийгүүтээ нэг компани олон одоо захирлуудтай эсвэл ингээд тухайн компани олон эзэмшигчтэй хувьцаа эзэмшигчтэй ч юм уу ийм олон салаасан хамт олноороо байгаа бол айгүй гой энергитэйгээ нийлцээд урагшаа явна дэлгэрнэ гэсэн үг. За тиймгүрт ч одоо ингээд дан ганцаараа явж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо яах вэ? Дан ганцаараа одоо ингээд одоо жишээ нэг би хичээл заадаг гэж бодъё. Хичээл зааж байгаа хүмүүс яах вэ гингууд ч нэг асуулт орж ирнэ. За хичээл зааж явахдаа чи зөвхөн би л энийг заадаг зөвхөн энэ миний юм зөвхөн намайг хар гэж заагаад байна уу? Эсвэл чи үнэхээр хамт олондоо өгөөд чиний өгж байгаа зүйлийг хамт олон чинь чамтай хамт өсөн дэвшиж чадаж байна уу гэдгээс одоо бидний ирээдүй нөлөөлөгдөх байхгүй хамаарна гэсэн. Тэгэхээр юу ах вэ? Бид нар мэдээж хоёр дахын сонгох хэрэгтэй шүү дээ. Миний өгж байгаа зүйл биднийг хамтд нь урагшин дээшин чиглүүлээсэ гэдэг юм хамт олон гэдэг одоо урсгал руу аваад орчих юм бол цөмөөрөө ч гэсэн дан ганцаараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ч гэсэн яах нь сайн явах нь. За тэгээд дангаараа ч нөх хамтараа байгаа хүмүүс сайн явах одоо зам бүр нь ингээд ойлгомжтой боллоо гэж бодъё. За тэгэнгүүт цөмөөрөө нэг зүйлийг яасан ч мартаж болохгүй. Одоо орчин үед цөмөөрөө ингээд мэдж байгаа тийм ээ. Одоо сүүлийн жилүүдэд дэлхийн маань яасан хурдан одоо ингэж өөрчлөгдөж байгаа билээ. Тэгээд AI ч хүртэл одоо бидний амьдралд ингээд маш сайн маш хурдтай орж ирсэн. Техник технологи гэдэг одоо 900 ирсэн. За тэгсэн чинь яасан байх нь одоо хой зангилж хумхын орд орчиж байгаа ш. Тэнгууд бид нар одоо энэ цаг үед техник технологи AI-г хизээж мартаж орхиж болохгүй. Ялангуяа ажил дээр бид нар техник технологитой хамт бид нар AI-г ашиглаж бид нар ажлуудаа хийгээд амьдралаа цааш аваад өргөжлүүлээд явах бүр шаардлагатай ийм цаг хугацаа байгаа. Яагаад гэвэл хумхын орд чинь өөрөө биднийг техник, технологи, шин нэрэн хамт олон нийтээрээ одоо AI-таагаараа одоо бүр ингэж ирээдүйг харж байгаа өнцгөрөө нийлээрэ гэдэг ийм эрчмийг биднэрт ингэж өгдөг байхгүй. Тэгэхээр бид нар эндээ хөл нийлүүлээ явах юм бол яах нь бид нар сайн явнаа л гэсэн үг. Ойлгомжтой байгаад. За тэгэхээр солон яасан бilé. За хосын харилцааг ярьсан, бизнес яваа сайн явахыг ярьсан. Тэгээд цангилаануудаа тайлбарлчихсан. Өөр чухал зүйл байгаа лээ. За би шалгаадах юм. Чухал орхисон зүйл надад байна уу? За би нөт гаргаад хараадах. За тайлбарсан хой цангилааг тайлбарсан хумхын орд нэг зүйл хэлэг байгаа юм биш үү? Одоо түрүү би ингээд нөгөө нэг арслангийнхаа ордынхаа дандаа нөгөө сайхан талуудыг яриадсан тийм ээ. Тэгээ хумхын ордны бас сайхан талуудаас ярьлаа шүү дээ. Тийм үү? Одоо ингээд хамтаараа нийтээр өснө дэвждэг урагшаа чиглэлтэй техник технологи ашиглах хэрэгтэй. Хумхын орд чинь ингээд ирээдүйг харсан үзэл бодолтой гэдэг. Тийм гут манайхаа би ерөөсөө сүүдэр талуудыг яриаг байгаа. Тэгэхээр би энэ бичлэгийнхаа доор нөгөө нэг арслангийн орд болон хумхын орднуудынхаа хичээл зааж ирсэн линкээ үлдээж та нараа маань тэр линкээр ороод арслан болон хумхын орднуудаа сонирхож үзээд сонсоод тэгээ тэндээс одоо нөгөө нэг сөрөг талууд буюу одоо нөгөө нэг анхаарах ёстой талууд нь заавал сонсоорой. Яагаад гэвэл бид нар анхаарах ёстой талуудыг аваад амьдралдаа одоо нөгөө нэг яаж болох байхгүй нөгөө нэг сүүдэр талыг оруулж ирж болохгүй байхгүй. Бид нар дандаа гэрэлтэй талууд нь авах ёстой байгаа. Тэгээ сүүдэр тал биднэрт ингээ үзэгдээд ирэх юм бол одоо нөгөө би чинь одоо ороод ирэх юм бол энийг ингээ дарж явах хэрэгтэй. Бид шүү. Бид хамт олноороо өсөн дэвжих ёстой шүү гэдэг одоо энэ майндсеттэй байх ёстой шүү манайхаа. За тэгээд хамгийн сүүлд нь бас нэг зүйлийг хэлэх ёстой. Юу вэ гэхээр одоо энэ мөчлөг тийм үү жил 8 сарын хугацаанд үргэлжлэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хооронд бид нар амьдралаа яавал ингээд айгүй дажгүй одоо авч явж амьдрах вэ гэхээр арслан болон хумхын ордны одоо энергийн
балансыг барих хэрэгтэй. Балансыг, тэнцвэрийг барина. Аль нэг нь ерөөсөө гээж болохгүй. Түмэн олныг ч хайж болохгүй, өөрийгөө ч хайж болохгүй. Өөрийгөө ч авч явна, түмэн олонтойгоо ч авч явна. Гэхдээ өөрийгөө авч явах тэр арслангийн ордны мөн чанарыг сурж мэдж ойлгочоод энэ мэдлэгээ хумхын ордныхоо ирнэрэгтэй авч хамт урагшаа алхах шүү манайхаа. Ойлгомжтой байгааз. Тэгэхгүй дан ганцаараа би ч яах вэ? Хамт олноороо л ерөөсөө сайхан байвал би угаасаа сайн авчна гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Өөрийнхөө зүрхний гэрлээ олох ёстой. Өөрийгөө таних ёстой. Би юунд дуртай юм? Би хийн? Би яавал миний зүрх ахсдаг юм гэдгээ заавал таньж мэдж өөрийгөө олох хэрэгтэй байгаа шүү манайхаа. Тэгээд энэ айгуу чухал зүйл байсан. Балансыг алдаж болохгүй. Тэгээд өөрийгөө олоод зөвхөн өөрийгөө олж явах явцдаа тэгээд бусдыгаа мартчих удаа манайхан бас тэгэж ерөөсөө болохгүй байгаа шүү. За баг ингээд гол чухал зүйлүүдээ бүгд нь ярьчлаа. Тэгээд зовлон зав гарах юм бол боломжтой болох юм бол заавал айгуу хомс байгаа байхгүй юу. Тэгээд боломжтой болох юм бол 12 ордуудаа анхаарах сэдвүүдийг бас ингээд оруулаад окей гэж байна манайхаа. За ингээд энэ бичлэг маань энэ хүрээд өндөрлөө. Тэгээд манайхаа комент хэсэг үлдээгээрээ аль хэсэг нь айгуу чухал санагдав, юуг нь ойлгоогүй, юуг нь тодруулмаар нь бүгдийг бичээд надад гоё ингээд үлдээгээрээ би бүгд нь ингээд уншдаг байгаа шүү манайхаа. За тэгээд бичлэгээ бусдаа хуваалцараа, хонхоо дараарай. Тэгээд сувгийн минь дэмжээрэй. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Эрүүлийн амар амгалан хүсье. Астро Золон байла. Бүгдээр нь баярлалаа. Баяртай.